цаг агаарын аюултай гамчигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа явах тохиолдолд осгож хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Иргэд малчид та бүхэн цаг агаарын анхааруулга сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урдчлан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Хаврын улирал гэдэг өрн дулааныг авчирсан ч малчин хоёрын зүтгэлийг шалгасан хэцүү цаг. Хавсарга тавин шороогоор шуурсан үед тарга твэрийг муудсан мал салхины өөдөөс алхах нь битгий хэл зохио нээгч хэцүү байдаг. Өдрийн тал мал дагаж явсан малчны нүдэнд шороо аргаж шүдэнд чулуу зажлагдах нь энэ үхэнд. Өвөр хангаа аймгийн урд талын говийн сумд цас ихтэй малчид өвлийг хүндхэн давжээ. Өвлийн зуданд зүтгэсэн малчид хавартаанч мөн зүтгэсээр. Зуны халуун өвлийн хүйтнээс илүү хаврын хавсраг давна гэдэг том шалгуур. Бид өвлийг хүндхэн давж хавартай золгосон Өвөр хангаа аймгийн Баянгол сумыг зорин малчин баяр сайхны хотод ирлээ. Сайхан аварчж байна уу? Сайхан байна уу? Сайхан аварчж байна уу? Сайхан аварчж байна. За танай нутагт хаваржилт ямар болж байна? За хаваржилт хүн өвтрөл байна уу? Ерөөсөө өвлөө жал хүнд орцсондоо болоод хаваржилт хүн өвтрөл байна. Эхэндээ гайгүй одоос дунд үедээ дунд сарал жоохон салхи шуурхтай хавсрахтай л байна. Тэгэн хүйтэн байна уу? Өөтө дулаач ихгүй л байна. Шөнөө үедээ хоноод. Шөнөө үедээ хонсноос болоод ногооч өөтөө ургаж ихгүй тийм л байна те. Хамгийн гол ногоо л эрт итгэл байгаа юм ерөөсөө. Ногоо нэг идсэн багт бол мал бол тэгэл дор хөл нөнгөрөөл тууж барьсан чил жирийс юм л болцсон л та. Өвөл бол хүндээ, ер нь хүнд болсон. Тэнгэрийн муухай дулган нарал зас нэмсээр угаад ер засан сүлдээ их болсон. Хүйтэн айхтар болоод ер нь ойрын эдэн жил ингэж хатуураагүйгээр хатуу үйл боллоо ер нь. Намар хэр эрт цас орчих уу? Намар 10 сарын 10 эднэр л эхэлж орсон. Тэгээ тэр ихний зас ер нь их орсон. Тэгээ тэр нь баргадаагүй байж итлэл дараагийн засан залгаал тэгэл ерөөсөө зас аривчсаар угаад ер нь том алдсан. Тий. Малчид тэгээд ер нь өвлийнхаа бэлтгэлийг хангаж чадсан юм бол. За яг амин чадлахаар л хангасан юм да. Тэгээд ер нь нэлээл зүтгөөх нэг өвс төжөөлөр л нэлээ зүтгүүлж байж л нэг юм цагийг хэд малтад авч штэ чи ер нь. Өвс төжөөл харин гайгүй жил элбэг байла. Үнэн нэг айхтар хөөрөгдсөнгүй. Үнэн зуд зурхантай газар цөөхөн багшиг газар юм байл да. Нэмээ Өвөрнган сант баян гол хоёр л гололцсон. Тэгээд бус тунд нь хагас ухстай л болтой юм. Ер нь бол намар эрт дахиад өгсөн юм байна штэ. Тэгээд танах яагаад дотор нүүдэл хийгээгүй юм? Үгүй энэ нутагтаа би бол болчих واخ гэж бодоод. Нэг өвс арай хаосонгүй засан тэгээ нэмээд байхгүй л гэж бодсон чил сүулт нэмсээр байгаа айхтар болчихлоо. Тэрнээс биш өвлчих өвстэй биш юм. Өвлж нь бол өвстэй биш. Тэгээд тэр сургамж болсон байна шүү дээ. Энэ сургамж болсон. Хашир хөнгөж хаширсуу нэгэлдэг гэж одоо л хашир болох байх гэдэг нэг л. Одоо энэ байгаль цаг өөрийн нөхцөл бол малчинтыг шалгаж шүү те. Шалгуур зүрхийн ойрхон шалгалт авдаг болчихлоо. Нэр арай урт хугацаатай байсан чинь 10 жил бол гатуурдаг байсан. Одоо гүлэрс жил өнжөө шалгалт авах байлаа л дээ жирээсээ. Өнөө малын тоотлогоо зүрхээ өссөн юм даа. Жирийн даацч бас жоохон ийм болсон байх. Тэрэнд шалтгаалдаг байх тань байгаль цаг уурндаг гэдэг. Зуны бороо хорончоо ховорхон болцсон юм уу да өчтэй адилгүй. Шалгалт гэж ярьлаа л да. Тэгээд энэ өвлийн шалгалтанд та одоо хэдэн хувьтай дүгнүүлээ гэж бодож байна? За вит 90 эдэх нэг 70-80% л болов. Тэ. Ярд бас хөрхөн хараасан гэдэг малнаас. Малчин хүний бүтэн жилийн хөдөлмөр мал төлөх хаврын улиралд үр дүнгээ харуулдаг. Мал хорогдох ямар сайн байх вэ? Өвлийн бэлтгэлийг сайтар хангасан ч байгалийн давагдашгүй хүч гэж ёстой л хүний хүчнээс давсан зүйл байдаг бололтой. Цагийн гатгч хэд хэдэн цагийн гатвалд авчаал байна бич. Одоо айлгэр болсоор 2000 оны зууданд зүгээр богмал энэ дээрээ үйлчсэн. Би энэ адууны дотроо өмнөгийн булган Өвөрнган богд хоёрын зааг ингэж адууны дотроо явж гоод ирсэн. Тэгээ 10 жилийн дараах нь болох нь 9 онд 2009 онд бас цаг гатуураад хоошоо нөгөөдийн 9 зүйлийн хойдолд засмалын хойдолд гарч явуулж дулаан архны
зүүн суудчиж өвлжиж. Тэгээд нэг ирсэн. Тэгээ 20 онд нь энэ зүрх шаа нүгэд тэрл дорногын 70 жаргал айрыг орж иваа. Тэрний дараа нь 22 онд үлээ бас үчээ нөгөө манайхын Эрдэнэлээс нааш очиж бас нөгөө өвлжиж ирсэн. Тэгээ бас нүүдэл чинь бас онохгүй гэж би бас зөвгөн зөв буруу зөвлөх гэж би л дээ бас. Тэг зөв зөвлөө гарч олчих юм бол тэгээд сайхан цагт туу сайхан л орч итий. Манайх жин зүрх шаа 20 онд яваад энэ дорногын 70 жаргалан айрыг хөрч өвлжсөн. Аяа заагаар очиж өвлжчихэд. Эндээс нэг 500 км л явсан да. Нэг сар нүгэл явсаар гол сар яваад очсон. Эрэхтэй бас л нэг 6 сар гаргаал тэгэл нэг яваанаас хөдлөл нэг бас нэг сар яг сар болоод нэг айлын нутагтаа ирсэн те. Хүм малгүй л ерөн тэгээд нутгаа санана. Тэндээс наашаа хөдлөх чинь тэр дорногын дэндээс хөдлөх чинь адуу бол ерөөсө түрүүл жалга болчих гад яхтар явсан. Тэгээ зарим шөнө бүр гашч чанж явсан. Тэгж гол тэгэл бүр нутгад өгж ирээл тэгэл арай доктортой мал доктортой болол. Тэгэл нутгаа хараад хүн малгүй бүгдээрээ амарч байгаа юм чи нутгаа хараад. Малчин баяр сайхны аав нэгдлийн тэмээчин онцгой хурлын төлөөлөгч явсан хүн. Ааваасаа үлгэрлсэн арга туршлага амьдрах ухаанд суралцсан тэрээр 1974 оноос хойш мал даган нутгаан сахин аж төрж байна. Хэдэн малынхаа дэргэд үр ач нараа тойруулаад бор гэртээ дулаахан суух түүний инээмсэглэл малчин хүний аз жаргалыг мэдрүүлэх шиг. Хана гасцсан үстэй. Гасцсан. Цаагаан цаатлаа шээ. Эмэгээр ат. Төгшөөч гадуур ажиллагаагүй болсон хаа болсон. Өнгөргөөд хэлсэн царайг болчихлоо. Тэрээр өнөөдрийн шуурганаар суманд тог тасарсан харанхуй сууцгааж байгаа юм байх оо. Харин бид чинь ямар ч үед гэрэлтэй зурагтаан үзчих нь интернет орчих нь дутах юмгүй сайхан байна шүү гэж ярьлаа. Нээрэл орчин үеийн малчид маань тав тухтай амьдрах нөхцөл хөдөөд бүрдэжээ. Гэхдээ малчид чирэнд баргалж Монголыг л тэжээж байгаа усууд шүү дээ ер нь. Энд тэгээд цагийн сайханд бол малчин хүн шиг жаргалтай байхгүй шүү дээ. Цаг минутанд баригдахгүй. Ер чөлөө өтөө тамаараа цэвэр агаартаа тэгвэл байна. Зүгээр цагийн хатууд нэг жоохон зүтгэж шалгалтах болол юм байна. Тэрнээс шүүбэлэр малчин хүний жаргал өтөө сайхан шүү дээ. Цагийн сайхан байх юм бол Байгаль цаг уур бас малчтыг бас шантраах тохиолдол байна. Ер нь тийм байд юм байна. Чи одоо тэгээд энэ буудаж бариад байгаа л гэдэг хийбэжтэй 100 болохоор гинти айхтар аюул усны үер болгоод зарим газар салхи болгоод ингээд сүйдлээд чи одоо хойчин бол зүсийн бороог өдөр шөнөгүй шивэрч өдөр байдаг тиймгүй болсон шүү дээ одоо уул уурхайтай би холбоотой байх л гэж боддөө шүү дээ ерөөсөө энэ уул уурхай баялгаан тунхад уул харгана энд эндээс нөхлээд тэгээ бас л одоо байгаль юугаа тошгор болсон байх л гэж ойлгоод байна шүү дээ. Өнгөрсөн өвөл Баянгол сумын 900 гаруй малчин өрхийн 200 гаруй нь отрын бүсэд өвлжжээ. Отор хийсэн малчдын хувьд суурин өвлжсөн малчдыг бодоход хүндрэл багтай, малаан тарга твэрэг сайтай оруулсан сурагтай. Тиймээс отроор өвлжсөн малчдын төлөөлөл болгож одон хүүгийх гэдэг алийг бид зорьсон юм. Сайн байна. Сайн явах. Сайхан урьдчаа. Сайхан урьдчаа. Сайн явах. Нар нилээд өндийсэн баг үдийн алдад бид очисон учраас сүүлийн хэсэг хонь бэлчээрт гарахын өмнө бид аппарат техникийн амжиж асаасан юм. Манайх бол нэг ямаа нэг олон төлөвлөлээд өгдөг. Өөрийнхөө бүл цэлмуутай болохоор өөрийнхөө хэрэг хэмжээтэй ишг авчдаг. Таамаглаад тий. За. Ер нь хонь голтой хариулдаг юм биш үү? Ер нь тэгээ хонь голтой манайх. Хонь нэг жилдээ нэг 5-600-аар төлөвлөлчтэй юм аа. Тэгээ энэ жил яг зун нь жоохон бороо ногоо муутай байсан болохоор бас жоохон ялгаж салгаж тавьсан. Тэгээд энэ жилдээ бол нэг 300-аа тань төлөлсөө.
Би сая таныг ажиглаж байлаа л да нөгөө ишигнийхаа нусыг аваад зогсчихсан. Одоо энэ эднэрийг арчлан боожуулна гэдэг чинь бас л их ажил байдаг Аа, нусыг аавна, гошногын цэвэрлэн. Тэгэл нүдүүд ингээ одоо эн чинь жоохон биеийн эвгүй болохоор бас малын эмчтэй хандаад яа танилт тариа хийлгэн. Малын эмчнээс тариагаа аваад энэ бүгдийг юм тарчна. Танай сууцыг харж илаа гэрийг. За гэр наанагаан болоо гэж энийг харахаар арайч амьдрдаг гэр биш хурга шигний пишиг харагдаад энэ айд санаа хавар энэ айдад энэ одоо ер нь одоо энэ улсууч чи одоо ингээд энэ зөөврийн сууц гэдэг энийг за хотын та нар бол орон сууц шиг харагдаж байгаа хөө. Одоо эний чин ашиг тусастай айгүй их биш шүү дээ. За одоо энэ зөөврийн сууцыг ингэж хийж байгаа манай энэ сумд эренцэн гэдэг. Бүр сумд хийдэг. Сумд одоо энэ төвөрөгт хийдэг эренцэн гэдэг одоо ингээд эний чи хийгээд одоо бүр ингээд хаа ингээд хэдэн зөврөө ингээд дунд хов сайхан аваа ингээд ерөөсө дорногоо өмнөгөө ерөөсө ингээд ерөөсө Улаанбаатар авчиж гэж байгаа. Нэг бол эний чи ашиг тус биднэрт бол маш их байгаа. Одоо ингээд жишээ нэгтэл одоо өнөөдөр нэг тэнд нэг ногоотой нэг очиод хийвэл тэнд чинь. За өнөөдөр энэ 2 он чи энэ 2 он чи энэ 2 он чи гэдэг ингээд ханаад нүүдлээ болоо дураараа л хийх юм биш үү? Дураараа л биднэр бол тэгээд эний чи ашиг тус сайхан одоо дэх үед л бид нар бол гэр бариад гэж. Одоо эний чи ашиг. Энийг одоо мууц сурж ийн бид нар. Он гарснаас хойш одоо хэдэн үчээд байна энийг? Одоо энэ цагаан сараас хойш 4 үчлээ юм байна. Дөө за. Тэгээ бас одоо нэг талаа бодохоор нөгөө гэр гээч юм чи одоо бас бидний уламжлалыг хадгалдаг зүйл байхгүй болчихж байгаа юм шиг санагдаад сая ирэхэд бол бас сонин санагдчих шээ. Одоо тэгэл нийгмийн аюугаар дагаад соёл хөгжлөө дагаад олсооч чи. Тэгэл одоо энийг зөөврийн сууцыг тэгэл үндээс одоо тэгэл одоо үндэ хэлэхэд ингээ залуучууд нь хөдөө гарахгүй хөгшин хөвөө хоёроор голцоо байдаг улсууд гэр орон бариад дотор нүүдэл хийгээ явна гэж байхгүй. Тэгээд одоо эний чинь ингээл ягаал эний чинь хүчээр явж шүү дээ. Нийгмийн соёл гэснээс бас их сайхан байна. Тогтой байна, интернеттэй байна, одоо бүх юм байна. Ер нь одоо хөдөөний хүн гэж хөдөөнийх шиг харагддаг үе өөрчлөгдсөн юм шүү. Харин тийш. Одоо бид нар ч одоо гэрээсээ бүх юм авч байна. За ингээл угаалгын машин, интернет ингээл ягаал одоо энэ цагуурын мэдээгүүд ерөөсөө за одоо тэдэн цагаас нүтгэнэ гингүүт би энэс ингээл авалцаа. За одоо тэдэн цагаас одоо нөө шороочин нүтгэнэ. Нөө салхисуурчин гингүүт ерөөсөө тэгэл одоо тэдээс нүтгэн ингээл бинээс ерөөсөө дор мэдээлэл аваад одоо ер нь тэгэл хотод хөдөө ойш ялгаагүй болох юм дээ ер нь. За ингээд энэ ноос мос чи ингээд ахгүй нөгөө ишиг мишиг чи идэл нөгөө бөөнтөл ялхамти ингээд одоо өдөр болгон л ингээд хямрал гизэн амрал ингээд бөөнтөл өдөр болгон л энэ гашаа одоо энэ хоньны ноос ид ингээд ундах цаг байгаа одоо. Өдөр болгон зөвлөхгүй энэ хөөрхөн хурах шиг нүч чинь идэн. Энэ үс чи идэн. Үсийн хоньны ноосоо идэх. Хоньны ноосоо идэх бөөнтөн. Бөөнтөн гэхээр яах вэ? Бөөнтөн гэхээр одоо энийг чинь хотоо дотор энэ өвс чинь очиод ингээ шингэхгүй. Тэгээ ингээд энэ өвс чи яг хэвээрээ ингээ. Тэгээ нөгөө мал чи ингээд нөгөө бөөнтөд энэ хотоодонд нь энэ өвс чи орцсон ингээ. Тэгээ өхөн. Баянгол сум хэдийнээс хониорон алдартай. 8 дугаар богдож явсан дам хутагт төрийн ёслолын эдээ шүүсэн заавал боржигтын бор толгойтой хониор засна гэж айлддаг байж. Боржигтын бор толгойтой хонь гэдэг нь өнөөгийн Баянгол омгийн хонь юм. Баянголынхан түүхэнд тэмдэглэгдсэн энэ шилмэл хоньныхон удмыг чанаржуулж үйлдвэр болгохоор зорж явна. Нутгийн нэртэй Баянгол омгийн хонион бахархалтайгаар өсгөн үржүүлж ява одон хүү малчинтай бид хоньны бэлчээр туулслаа. За хонь сайхан тогтож байна уу? Оо сайхан тогтож байна. Сайн явж байна уу тэгээд? Сайн явж байна. Танай энэ аваараас. За тогоо сайхан урж байна. Сайхан урж байна. Сайхан урж байна. Ногоо бас ногоо төлөө хариуг хоох гал байна. Тийм байна. Яг хүүттэй хавсуу салхин ихтэй тэгээд байж байна. Яг гэдэг жоохон чигтэй ногоо идэхөх үү? Өвөл жоохон хэцүү байв. За өвөл яг нэгөр их застай байсан. Тэгээд манайхан отор ийгээд урагшаа өмнө говь мандлоогийн нутгаар ингээ оторлж яваад ирсэн. Оо за. Тий.
Одоо эндээс хэдэн километр Эндээс доторлоо? нэг 100 орчим километр л. Одоо ойр хавийн сумууд ер нь хэр өвлжиж хэр хаварчсан юм бол За одоо ер нь залгаа сум гэх юм бол одоо энэ баруун дэшээ төгрөг 30 гэл ийшээ сант зүүн дэшээ сант гэл ялгаа байхгүй. Ерөөсөө нэг застай тийм ер нь бэлчээрийн даас усал нэг иймэрхүүдөө гэл ерөөсөө говьроо өмнө говийн нутгаар орж яаж л ер нь ихэд гайгүй байл энэ жилийн хөвлийн хувьд. отросны үр шим гэж бас гараа байлгүй. Гардгүй яг хүн ч одоо бичгүүл сайхан өгөөчтэй байлаа энэ жилийн хувьд. Төлөмлөө сайхан бүрэн бүтэ авчаад байж мал төлөө дууссан тэгэл. Тэгээ малчид дотор хийгээ явхад чинь бас бэрхшээлүүд бишгүй тоолдог байх та. Оёсо 3 аймгийн зааг нутгалтай. Дунд говийн сайхан өмнө говийн мандлоо гэдэг 3 аймгийн зааг. Тэр утгаараа ерөөсөө ингээд нутгтай байгаа шиг л одоо ингээд хэдэн үеэр наачаашаа нүүр суугаад ингээд нутглаад сурцсан улсууд нэг наан сан их юм бол байхгүй байхгүй. Та ер нь хаагур одоо Би зүүн чи ихнүүсээ энэ дорногын алтан ширээ энэ дорногын хойтлоор за 20 онд очиж үйлдэж хаварч ирлээ. Тэрний хойш 22 онд дундгын говьхтаал дэрэнгээр нутгалж тэрүүгээр отор хийж явлаа. Энэ зүүн зүрх ихнүүсэн. Жилийн дээр ч одоо 100 цагт л өв сургамж гарна шүү дээ тийм. Тэгэхэд одоо ингээл 100 болохгүй бол тэгээд ерөөс нүүхөөс ч замгүй болдог. Отор гэдэг нь зөвхөн ган зуд нүүрлэхэд нутаг сэлгдэг нүүдэл биш юм аа. Жилийн аль ч улиралд малынхаа тарга твэргийг сайжруулах, бэлчээрийнхээ даацыг зохицуулах уламжлалт арга ухаан. Малд тарга хүч авахуулах зорилгоор 100 намрын отор хийдэг бол өвөл хаварт мал сүргэн онд сайн оруулахаар бэлчээр сонгон отролдог байна. та одоо хэдэн жил мал малж байна? 100 би ч одоо 30 хэдэн жил мал жан даа. 90 онд 8 төгсөөл тэгэл 96 онд эхнэртэйгээ айлгруулаад тэрний хойш тэгэл дасгалтгүй 34 5 жил мал малж байна. Тэгэхээр одоо 20 30 жилийн өмнөөс шал оруулсан байж тийм байгаль загвар чинь. Одоо энэ бидний бага багч ерөөсөө энэ нутгч ерөөсөө хэдэн жилийн хороо өстөөгөө өвлөн өнтөө сайхан хаварн өвс олтой янз бүрийн сайхан эртнөгөө идэл тэгэл 100 мөн их сайхан байдаг бас одоо бол тийм байхаа байсан шүү дээ. Одоо жилийн тусамд мэдэгдээд байна. Хүмүүс их юм байна шүү дээ. Одоо тооны айнаас бас чанарын айнаас гүйцэлт нөө цөөхөн чанартай малтай байна л гэх юм. Таны хувьд энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Тэр бол болдгүй яг хөө. Тэр бол чанарын хувьд бол ерөөсөө хэдийч ерөөсөө малтыг бол анхаарна. Тэгвэл бол ерөөсөө чанарын араас хөөцөлтөд цөөхөн байгаад ерөөсөө бидний амжираа хэзээ ч хөрөхгүй. Цөөхөн чанартайгаа борлуулчихлахэд ард нь одоо юуг харах вэ? Нөө цөөх юм чинь. Ахаад нөөсгөөд 2 3 жил харна шүү дээ. За яг энэ бэлчээрээр мал малж байгаа тохиолдолд бол цөөхөн байхад бол хэцүү юм байна нөгөө эргэлтэн төгсөж оруулахад хэцүү шүү дээ тий. Малчин хүний цаашдаа амьдралыг юу гэж харж байна? Малчин хүний цаашдаа амьдрал жоохон хэцүү байна. Одоо ч хөдөө гардаг залуучууд ховрч. Одоо ч бидний үеэс хойш залууч одоо нэг 40 хүрч байгаа 30 гарсан тийм залуучууд маш цөөхөн байна. Одоо бидний үе нэг 50 хүрч байгаа одоо тийм улсууд ер нь сүүлд одоо дандаа л хүүхдүүд нь гоцсуурн бараадсан ерөөсөө. Малчин амьдрал одоо хойштой одоо яах юм мэдэхгүй ерөөсөө. Уулзаж учирсан малчин бүр ирээдүйн тухай тэмдэглэнэ. Шүлэг найрагт бичсэн шиг 5 хошуу малаан тал дүүрэн бэлчээгээд тансаг идээ цагаагаар бэлхаж тайван амгалан тааваран амьдардаг хөдөөгийн сайхан одоо ховор болжээ. Байгалийн бэрхшээлд сөхрөхгүй хэн шиг Монгол малчин Монгол малаан яаж авч үлдэх вэ? Өвөлдөө зуд болж хавар өвс ногоо оройтх нь малчдын амжиргаанд шууд нөлөөлнө. Энэ жилийн тухайд Баянгол сум 30-аад мянган толгой малын хохирол амсжээ. Зэргэлдэх санд сумын өвөлжил таваржилтын нөхцөл байдалч мөн адил төдий тооны мал хоригдсон байна. Энэ хэцүү цаг үед аймаг сумын удирдлагууд малчидтайгаан хэрхэн ойр байж дэмжиж ажилласан тухай Баянгол сумын засаг даргаас тодрууллаа.
За өвөлжилт бол одоо нэлээд хүнд байсан учраас хаварч гэсэн бас малчид маань нэлээд зүтгэлээ. Одоо малаа одоогоор л тижээсээр байгаа. Тийм нөгөө мал чинь хит их муудчихлаараа бас хэдийгээр одоо цасны доороос одоо хуруу өвс гарч байгаа ч гэсэн муудсан малч бас тэнхэгтэй муу байд юм байна. Тийм учраас одоогоор л одоо хөдөлмөрлсөөр л энэ малчид маань. За тэгээд өвлийн уйлралд бол одоо цаг хүнд үед бас нэлээд хоргодолтой байлаа. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тооноос чанартаа гарч одоо зах зээлд нэлээд борлуулсан. Тэгээд өвлжилтийн бэлтгэлийг одоо малчид маань нэлээд сайн базаасны үндсэн дээр л эрсдлийг бас хайцсангүй эрсдэл багтаа тууллаа гэж ойлгож байгаа. Отор нүүдлэр нүүдэлсэн малчтаа бас эргэж тойрлоо. Ерөнхийдөө малчтаараа бас нэлээд явсан. Өвсдөжлийн дэмжлэгийг манаас өмнөд нэлээд үзүүлсэн. Энэ жил 350,846 толгой мал тоолсон. За нийт мал сүргийнхаа тоогоор аймагтаа төдийгүй улсад ер нь их дээгүрт ордог. Эхний байрууд таталчих хэрэгтэй байгаа. Тэгээд энэ жил нийт мал сүргийнхаа тоогоор аймагтаа 4-т орсон, хонин сүргийнхаа тоогоор тэргүүлсэн, ямаан сүргийнхаа тоогоор 2-т, тэмээ сүргийнхаа тоогоор 4-т орсон. Ийм сайхан мэдээтэй. Эх орны маань төвцөг Өвөр хангай аймагт ажиллах үедээ бид 4 аймгийн цааг бүхийн нутгаар хаваржилтын төлөвийг ажиглаж явлаа. Хавар хэдийг хахирганч хамгийн сайхан үлрэл. Ургаж дийлгэрч, өсөж өндийж, тэнгийж, тэнхэрч, эрч хүч, эрчим сэргээх хөдөлстэй. Нийслэл хот руугаа нилээн дөхөж яваад бид Төв аймгийн Баян хангай сум хуучнаар Атрын сангийн аж ахуйд ирлээ. Баян хангай сум өнгөрсөн 100 тааруу хуурай шахуу зуссан. Өвөл нь цас ихтэй байж давхар зуданд нэрвэгдэхэндээ гэж айсан малчдыг хангай дэлхий ивэж харин ч дулаахан өвөл болж мал сүрэг жилбтэй сайн оржээ. Энэ жил үлдээрээс мал жилб сайтай зас ихтэй байсан ч гэсэн ерөнхийдөө юм их сайхан их жилб сайтай орсон болохоор маалууд энэ жил ерөөсөө муудаагүй их сайхнаар орсон. За тэр хоёрд тэжээлээ болооцолдоо дадалтлаа да. Хөөе. Итцээ мөч. Тусдал юм л да. За мал бол ерөнхийдөө гайгүй аятайгаа орсон. Тэгээ төлөө хорд магадгүй байхгүй. Манай одоо нэг 30 гаруй хүрээдгийг 11-2 өмнө тоглолтгийг. Тэгээ өнөөнүүдээ ингээд нялхтай нэг жоохон тэжээд өгөх юм бол таргалтнаараа илүү. Тэгээ эхний бол нэг хэд хоног бол өгөхгүй байхгүй бол нялхтай нэг их нялхтай үнэн мад ер нь тэжээл өгөхөд бол буруу талтай. Үнээх буртгалдаг. Тэгээд нэг хордлого авах юм мэддэг. Хордлогонд ордог. Тэгээд одоо 17 хонуулаа тэгэл тэжээдгий. Хорголжин дэвтээгээд хэвэгтэй зуураад өгөхөд мал тамир тэнхээ суун. Сүүнч шим тэжээлтэй гарна. Нэг үе бодоход өгдөг хідэн байвал малын тэжээлч янз бүрээрээ байна да. Уураг, эслэг, эрдэс витамин гээд байхгүй зүйл байхгүй сайхан цаг иржээ гэж гэргий одон туяа олцуурхан ярина. Хонь бол ер нь ямар ч зурханд бол хүний эдийн тийм тамир шалгасан тийм юм орно гэж байдаг. Хонь бол ямар ч бэлчээрт зудтай ч бай, ямар ч бай бэлчээрт бол гаргаад явхад бол тэгээд нэг хүний гар хараа дагаад байдгүй. Маллахад бол сайхан амтан битг тий. Өвлийн цагт бол сайхан онд орчихсон малч нь бол хавар өрөөсө жилб сайтай хургална. Тэгээд жилб сайтай хургалахын зэрэг чинь төлөв мүлн тойрнуун том сайхан гарна. Тэгээд юусе хүний асаргаа байхгүй өөрснөө хургаа аваад манайхад ерөөсөө эхлээр нь дандаа гаргацдаг. Ишгтэй ямаагаа болохын зэрэг ишиг бол унтамхай амтан. Тийм болохын зэрэг хаалуул хаана унтчихна. Тэгээд эхээсээ салах магадлал өндөртэй байдаг учраас ишиг юм бол аваж үлдчихэж байгаа нэг сар мар болсны дараа бол эхлээр нь гаргацдаг. Малчд яг тэгээд ер нь сайхан тарга хороод тэгээд юу яцхвал өвлийн цагийн хатууд энэ төр сайхан тархан цадгал орчвол тэгээд ер нь улирлаа болгочдөг юм байна. Тэгээд хаврыг гэсэн сайхан авчих юм. Тэгээд төлөв мөлөв ингээд сайхан гацгаа. Маллах чинь сайхан штэ.
төлөө сайхан бойжуулаад аваад ирвэл тэгээд бас сэтгэл өөдрөг л байж юу те. Төлн торнион хонь ямаа тарга твэрэг сайтай устай ногоотой байвал малчин хүний магнат тэнэгэрдэ. Цаг агаар тааламжтай байх нь малчдын сэтгэл зүг өргөж өгдөг ч гэж хэлж болно. Мал тогтуун бол малчин хүний сэтгэлж тэнүүн. Хоёулахнаад малаа малдгийг энэжлээс нэг туслах нэг айлттай бууссан. Тэрнээс өмнө нь бол хоёулаа л байдаг гэсэн. Манай нэг хүү бид нарт өвдөлтөө зүг байж байгаад одоо нэг 7-8 жилийн өмнө айдгэр болоод тэгээд хот руу орчихсон. Малаас бол хамгийн их ачилгаа авдаг мал бол үхэр чинь бол нэг баан ингээ хилээ ороод иддэг учраас дачир өвсөнд хоолж чаддаггүй. Тийм учраас ингээд алил соргог бэлчээрт явахгүй. Хойно бол үгүй шүү дээ. Дачир өвс байсан ч л хооллоод ирнэ. Зас байсан ч малтаад хоолдоод. Үхэр чинь нөгөө юу яадгүй байхгүй. Өвсөө малтаж гаргаж идэнэ гэж байдгүй. Зөвхөн хилээрээ л ороод иддэг. Өөрөөр иддэггүй. Тийм учраас бол маллага жоохон шаарддаг мал бол үхэр л байх. Бид нарыг англиа малчин болж явах үед бол өвсүүд бол их сайхан ургадаг. Тэгээд бэлчээрийн хомсдолд орно гэж бол ер нь байдгүй байсан. Одоо үед бол хүн болгон мал ихтэй болцсон. Бэлчээрийн даац мутал болж байна. Малчин хүнд бол. Тэгээ одоо ерөөсөө ингээ нөгөө газар өмчлөл гэж гараад хүн болгон ингээд газраа өмчлөөл энэ манай үжээ, энэ манай хаварчаа гэдэг ингээд эзэмссэн болохоор хүний нутаг руу малаа оруулж эдээшлүүлнэ гэсэн юм байхгүй. Өөрийнхөө байгаа орчинд л эдээшлүүлэхээс өөрөөр газар байхгүй болохоор бэлчээрийнхаа даацсан тохирсон малтай байх нь ер нь зүйтэй юм уу гэж боддог би бол. Хустай нурууны үргэлжлэл шанагын давааны ар данжин даргын өвөлжөө гэж нутгийнхны нэрлэдэг энэ аманд гаваа дамбыг хаварждаг. Малчин гаваа дамб малынхаа тоо толгойг бэлчээрийнхэн даацанд тохируулж барихыг чухалчилдаг. Манай энэ аманд 300 гаруй бог 100 гаруй бод байхад л яг таардгийг. Тэрнээс илүү гарвалч гориг вэ гэж тэр хэлнэ. Аль ч аймаг сумын малчидтай уулзахад бэлчээрийн доройтол байгаль цагуурын өөрчлөлт мал маллах хүн хүчний асуудлыг хөндлөнө. Олон жил ярьсан ч огт шийдэгддэггүй ярьж дуусахгүй сэдэв энэ бололтой. Ямар тач малчид маань малаан 5 төрөл дээр нь бүрэн авч газрын ногоотойгоо залгалаа. Эн хөлрөл ирж яваа цагт малчин түмний маань магнай тэнэгэр мал сүргэн тавтай байх болтугай.